Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр удахгүй болох Валентины баярт зориулаад дотроо зүрхтэй амтад билүү хийсэн байгаа. Заавал Валентины баяр гэхгүйгээр ямар ч баяраар, ямар ч үед хайртай дотны хүмүүстэй хийгээд өгч бас болно. Эхлээд дотор нь хийх зурмага бэлтцгээе. Орцонд маань 2 ширхэг өндөг, 1 цайны халбаг нунтаг өлгөгч буюу бэкинг паудер, 1 чимэг давс, 1 ут ванилийн сахар, 75 мл сүү, 150 г гурил, 100 г цэцгийн дос, 100 г сахар, бага зэрэг хүнсний улаан будаг орно. Бүх орцжороо дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Одоо цэцгийн тосон дээрээ сахараа, ванилийн сахараа мөн давсаа хийгээд нийлтлэн сайн миксердэн цэцгийн тос маань өрөөний хэмд маш сайн зөөлрсөн байх ёстой. Бүх орцууд маань өрөөний хэмтэй байх ёстой. Ийм болохоор дээрээс нь өндгөө нэг нэгээр нь хийгээд үргэлжлүүлэн сайн миксердэн бүх орцууд маань ижил хэмтэй, адилхан өрөөний хэмтэй байх ёстой. Тэгэхгүй бол цэцгийн тостойгоо нийлэхээрээ цэцгийн тос маань зарцаад ширхэгтэй болчдөг. Хэрвээ цэцгийн тос маань зарцаад ширхэгтэй болчвол сүүгээ бага зэрэг бүлээн болгоод хийчиж бас болно. Одоо гурилан дээрээ нунтаг хөлгөгчөө хийж холиод зурмгийн дээрээ хийгээд бага зэрэг миксердээд дээрээс нь сүүгээ хийж миксердэж нийлүүлнэ. Дараа нь хүнсний будгаа хийгээд улаан өнгөтэй болгоно. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо билууны хэвэнд хийгээд чигэд хараа нь миний хэрэгэлсэн энэ хэв ойролцоогоор 25-20 см-ийн хэмжээтэй байгаа. Ийм болохоор нь урьдчилж халаасан шарга шүгээн дээр дороос нь 160 градуст 25 минут болгоно. Одоо хөргөө төр тавьчин бүрэн хөрснийхэн дараа зүрхэн хэлбэртэй хэвээр хэвлэн хэвээ сонгохдоо дотор нь хийж болгох хэвнийхээ яг дотор нь багтахаар хэмжээтэй зүрхэн хэв хэрэглэнэ. Зүрхэн кекс маань хэвэн дотроо багтахаар яг ийм хэмжээтэй болох ёстой. Одоо гадуур нь бүрэх зурмага хийцгээе. Орцонд маань 4 ширхэг өндөг 150 мл сүү, 1 чимэг давс, 2 цайны халбаг нунтаг өлгөгч буюу бэкинг паудер, 1 ут ванилийн сахар, 180 г сахар, 150 г цэцгийн дос, 300 г гурил орно. Энэ зурмага бэлдэхдээ өмнө нь хийсэн улаан зурмагтайгаа яг адилхан дарааллаар хийн. Мэдээж бүх орцууд маань өрөөний хэмтэй байх ёстой. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо талхны хэвээ бага зэрэг цэцгийн тосоор тослоо. Дээрээс нь бага зэрэг гурил хийгээд чигэд хараагаад өгнө. Миний хэрэгэлсэн энэ хэв ойролцоогоор 30-10 см-ийн хэмжээтэй байгаа. Ийм болохоор нь зурмагнаасаа бага зэргийг хийгээд чигэд хараагаад дээр нь улаан кексээ хийгээд үлдэгдэл бүх зурмагаараа чигэд бүрээд өгнө. Одоо урьдчилж халаасан шарга шүгээн дээр дороос нь 160 градус 50 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө төр тавьчихна. Бүрэн хөрснийхэн дараа савнаас нь гаргаад 150 г цагаан шоколад хайлуулад дээгүүр нь чигэд бүрээд өгнө. Заавал ийм цагаан шоколад байх шаардлагагүй. Өөрийнхөө дуртай ямар ч шоколад хэрглэж болно. Ийм болохоор нь дээрээс нь ийм самраар чимэглээд өгье. Чимэглэлийг бол өөрөөрийнхөө яаж ч хийж болно. Одоо дундуур нь зүсээд үццгээе. Ингээд дундаа зүрхтэй амтад билуу маань бэлэн боллоо. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.